Сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо. Исаак Ньютон агуу судны түүх намтрын талаар ярих болно. Исаак Ньютон 1643 оноос 1727 оны шинжлэх ухааны хувьсгалыг үндэслэгч хүн юм а. Амьдралын ихэнх үе Исаак Ньютон 1643 оны 1-р сарын 4-нд хуучин тоолоор 1642 оны зул сарын баярын өдөр Английн Вулспорт тосгонд төржээ. Түүний эцэг нь Ньютон төрхөөс өмнө нас барсан бөгөөд ээж нь удалгүй дахин гэрлэж түүнийг эмээтэй нь орхисон. Энэ нь түүний хүүхэд наснд ихээхэн нөлөөсөн гэж үздэг. Ньютоны боловсрал бага насндаа Грантхэм хотын сургуульд суралцаж дараа нь 1661 онд Кембрижийн Тринити коллежид элсэн оржээ. Тэрээр анх ертөнцийн бүтцийг тайлбарлахыг оролдож байсан. Философч Рене Декарт, Жоханнес Кеплер, Галилей нарын үзэл санааг судалж байв. 1665 онд Европт тархсан хар тахлын улмаас сургуулиасаа завсарлаж гэртээ байх хугацаанд хамгийн чухал нээлтүүдээ хийсэн гэдэг. Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр таталцлын хууль хамгийн алдартай нээлт нь бүх нийтийн таталцлын хууль юм. Ньютон алюминий модноос унаж буй алюмийг ажигласнаар таталцлын хууль бодож ихсэн гэж яриа байдаг. Тэрээр аливаа бие биенээ татдаг гэсэн санааг математикаар томьёолж 1687 онд номондоо нийтэлсэн. Хөдөлгөөний хуулиуд Ньютоны хөдөлгөөний 3 хуулийг томьёолсон. Үүнд инерцийн хууль гадаад хүч үйлчлэхгүй бол бие өөрийн хөдөлгөөнийг хадгална. Хүн ба хурдтгалын хууль хүч нь биетийн масс хурдтгалын үржүүртэй тэнцүү. Хариу үйлчлэлийн хууль аль ч хүч эсрэг чиглэлийн тэнцүү хүчийг бий болгодог. Математик ба Сметаны тоолол калкулус Ньютон интеграл болон дифференциал тооллыг хөгжүүлсэн. Энэ нь өнөөдөр инженер, физик, санхүү, компьютерийн шинжлэх ухаанд өргөн хэрэгэлдэг. Гэрлийн онол Ньютон гэрлийн онолыг нарийн судалж селекторын шинжилгээг хийсэн. Тэрээр цагаан гэрэл нь олон өнгийн гэрлийн тайлбар болохыг туршилтаар нотолж призм ашиглан нарны гэрлийг задлан харуулсан. Оптик ба дуран тэрээр ойрын фокусгүй толгор дүрс үүсгдэг шинэ төрлийн рефлектор дуран зохион бүтээжээ. Энэ нь тухайн үед хэрэглэж байсан линзэн дурангаас илүү тод зураг гарах боломжтой байсан юм. Хожмын амьдрал Ньютон 1696 онд Английн зоосны газрын удирдагчаар томилогдож хуурамч зоос үйлдвэрлэлийг таслан зогсоох ажил хийсэн. 1703 онд Британий шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч болж 1727 онд 84 наснда нас нүгчжээ. Өв нөлөө Ньютон орчин үеийн физикийн суурийг тавьсан агуу эрдэмтэн бөгөөд түүний хуульд өнөөг хүртэл шинжлэх ухаанд хэрэглэгддэг. Түүний бүтээлүүд сансар судлал, инженерчнэл, механик, математикийн олон салбарт асар их нөлөө үзүүлсэн юм. Таталцлын хууль буюу Ньютоны бүх нийтийн таталцлын хууль нь альва бие биенээ татах хүч үйлчлэлийг илэрхийлдэг. Ньютоны таталцлын хуулийн тайлбар бие биенээ татдаг. Жишээ нь дэлхий биднийг татдаг, мөн бид ч дэлхийг татдаг. Гэхдээ манай масс маш бага тул дэлхий дээр мэдэгдэхүйц нөлөөлдөггүй. Хүч нь масстай шууд хамааралтай. Биетийн массын хэмжээ нь их байх тусам татах хүч ихснэ. Жишээ нь дэлхийн сарны хөдөлгөөнд их нөлөөлдөг. Хүч нь зайны квадратаар багасдаг. Хоёр биетийн хоорондох зай нэмэгдэх тусам татах хүч сулардаг. Жишээ нь дэлхийгээс хол байх тусам сансрын хөлөг
дэлхийн татах хүчнээс багагаар гардаг. Алим модноос унах Ньютоны алимны домог таталцлын хүчийг ойлгоход хэрэгэлдэгэ. Сарны хөдөлгөөн сар дэлхийг тойрон эргэх нь таталцлын хүчний нөлөөтэй. Дэлхийн нарыг тойрон эргэх нарны татах хүч дэлхийг тойрон эргэх хөдөлгөөнийг үүсгэдэг. Энэ хууль нь орчин үеийн сансар судал, инженерчнэл, физикийн үндэс шүүр болсон юм а. Хүндэтгэн сонссонд баярлалаа.